нийт дарханчуудаа сар шинийн мэндийг хүргье. За энэ жил бол сайхан жил гарч байна. Могоо жил Эрдэнэ хэмээх модон могоо жил гарч байна. Энэ жил нь бол хур бороо илбэгтэй. За тэгээд хүн амлын өвчин зовлон гайгүй шиг сайхан жил гарлаа гэж энэ зурхаан талд гарч байна. Тэгээ ер нь бол шинийн 1-ээс 15-ны хооронд бол бурхан багш эрт төлөвлөгөөнөө үзүүлсэн ийм өдрүүд байдаг. Тэгээд энэ бурхны шинтэй улсууд шинийн 1-ээс 15-ны хооронд бол их том одоо бурхан багш их сайхан дүүцэн өдөр гэж буюу хураахыг оролдог, зүв байхыг хичээдэг ийм өдрүүд тохиож байна. Тэгэхээр та бүхэн маань энэ шинийн 15-нд одоо буян будгаа хурааж зүв байхыг сайхан хичээх, зөвд одоо ингээд үлгэр дуураасан ийм сайхан байгаараа гэж уриалъя. Мөн одоо хаврын сард монголчууд бол засал заваандаа шамддаг. За энэ дээр бол бас монгол хүмүүс маань за мөн дарханчул маань одоо сайхан өөрөөснөө сайхан хийд орондоо очиж засал заваа жилийн одоо энэ сайхан эхэн дээрээ засал заваа хийгээд ном судраа уншуулаад тэгээд нэг сайхан жилээ даатгаж гэж ном хараа уншуулж буюу хураагаараа гэж уриалъя.